За ноён ерөнхийлөгч та сайн байна уу? За сайн байна уу. Загчраа гаргаж манд ярилцлага өгж байгаа баярлалаа. Энэ удаа болохоор Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэлтгэхийн бага хурлын дээд хэмжээний үйлсэл хятад улсад анх болж байна. Тэгэд энэ хүү бага хурл бүс нутгийн аюулгүй байдлын талаар ямар үүрэг гүйцэтгэж байна гэж та боддог вэ? Энэ удааны дээд хэмжээний үйлсэл та ямар үр дүнг хүргэж байгаа вэ? Тэгээ ер нь аливаа ийм одоо бага хурлуудын хувьд бидний хувьд жишээлбэл миний хувьд бодоход энэ хуралд оролцохоор ирж байгаа бүс нутгийн орнуудын улс орны удирдлагуудтай уулзах сайхан боломж гарч ирдэг. Тэгээд мөн одоо ярьж байгаа сэдвээр өөрийн орныхоо байр суурийг илэрхийлэх юм боломж гарч байгаа. Тэгээд би ирээд энд бүгд найрамд Хятад улсын дарга Си Жинпин даргатай албан ёсны уулзалт хийсэн. Тэгээ мөн өглөөний цай хамт уусан. Тэгээ маш сайхан элэгсэг дотно ийм одоо яриа болсон. Тэгээ манай хоёр орны хооронд шийдвэрлэх шаардлагатай бас асуудлууд байгаа. Эдийн засгийн одоо дэд бүтцийн томоохон асуудлууд байгаа. Энэ асуудалд Си Жинпин даргын зүгээс маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа. Бид их баяртай байгаа. Мөн энэ хурлын үеэр би бас Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзах гэж байгаа. Өөр бас улс орнуудын удирдлагуудтай уулзж ярилцсан. Тэгээд ийм байдлын уулзалт ярианууд, элэгсэх дотны харилцаанууд улс орнуудын хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их тус болдог. Мэдээж бүс нутагт байгаа аюулгүй байдлын асуудал, тодорхой ярилцах шаардлагатай зүйлүүд дээр улс орны удирдлагууд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж ярих баха. Монгол улсын хувьд ч гэсэн бид нар бас өөрийнхөө одоо байр суурийг илэрхийлж ярьж идэвхтэй оролцсноо. Энэ жил болохоор Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байна. Мөн найрсаг хамтын ажиллагааны гэрээ бай бүсний 20 жилийн ой болж байна. Хятад Монгол хоёр орны харилцааны одоогийн байдал ирээдүйн талаар таны бодол ямар байна? Ер нь манай хоёр орны харилцааг бид нар тайлбарлахдаа манай хоёр орны харилцаа бол стратегийн хамтын ажиллагаа гэж ингэж одоо томьёолдог. Ягаад стратегийн гэж юм гэвэл манай хоёр орны харилцаа хамгийн гол нь хоёр ард түмний нийтлэг эрх ашигтай нийцдэг ийм харилцаа учраас үнэхээр стратегийн харилцаа. Тэгээд 2013 оны нодон 10 сард манай хоёр засгийн газрын хооронд стратегийн хамтын ажиллагаа, стратегийн харилцаагаа хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийг баталсан байгаа. Тэр хөтөлбөр дээр харилцааны гол асуудлуудыг одоо шийдвэрлэхээр тавьсан байгаа. Тэгээд энэ ажлуудыг хоёр талдаа анхаарал ингээд хийгээд явж байгаа. Нодон би бас бүгд найрамд Хятад улсын дарга Си Жинпин даргатай Шанхай хамтын ажиллагааны уулзалтанд Киргиз улсад оролцож байхдаа уулзсан. Тэгээд түүнээс хойш ер нь манай албаны хүмүүсийн уулзалтууд, яриа хэлцлүүд улам идэвхжсэн. Тэгээд их сайн үр дүнгууд гарахаар болж байгаа, ер нь гарч байгаа гэж хэлж болно. Тэгээд би бас сая уулзахдаа Си Жинпин даргаыг Монгол улсад төрийн айлчлал хийхийг энэ жил хийхийг өрсөн байгаа. Ягаад гэвэл энэ жил одоо түрүүн та хэлсэн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж ингэж ажилласны 20 жилийн ийм түүхэн ойнууд болж байгаа. Дээрээс нь хоёр орны харилцаа маш их идэвхтэй хөгжиж байгаа учраас Си Жинпин даргын айлчлал, Монголд хийх айлчлал бол их түүхэн цаг үе олсон чухал айлчлал байх болно гэдэгт би итгэж байгаамаа. Тэгээд Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа бол улам өргөдөн тэлж байна. Тэгээд мэдээж 2013 онд Монгол улсын хурлаас шинэ хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Тэгээд энэ хууль ажлын хөрөнгө оруулагчийн хувьд бол ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь яг бид нар зах зээлийн эдийн засагт шилжснээс хойш одоо бидний хувьд алдаж онж байгаа олон зүйлүүд байгаа. Ерөн сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа. Бас 10% одоо ойролцоогоор 10% хөгжиж байна л да. Тийм учраас энэ одоо эдийн засгийн энэ хөгжлийн өсөлт бол бүгд найрамд Хятад улстай харилцаж байгаа харилцаатай бас их нэгт холбоотой юм. Тэгээд энэ өсөлтийг бид нар цаашаа улам бэхжүүлэх хэрэгтэй. Бэхжүүлэхийн тулд бидний хооронд дэд бүтцийн шинжтэй томоохон шийдвэрлэх асуудлууд байна. Дэд бүтцийн одоо бүтээн байгуулалтууд
хийх хэрэгтэй байгаа. Мөн одоо уул уурхай дээр одоо томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ хоёр орны хооронд үүнээс гадна хөдөөж хүн салбар гэж одоо маш их том уламжлалт салбар байгаа. Энэ чиглэлийн салбарын үйл ажиллагаанууд байна. Мөн ард иргэдийн хоорондын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлийн хоорондын одоо томоохон харилцаанууд байгаа. Эдгээр ажлуудыг бид нар цаашаа идэвхжүүлэх юм шаардлагатай байна. Тэгээ одоо бол ер нь энэ хүлээгдэжсэн олон жил бидний ярьж ирсэн асуудлуудыг шийдвэрлэх ийм одоо их сайхан боломж бүрдэж байна гэж ингэж л бодож байна. Түрүүн одоо хөрөнгө оруулалтын хуулийн тухай өөрөө асуусан. Мэдээж энэ хөрөнгө оруулалтын хуулинд бид нар ард иргэдийн одоо нийтлэг эрх ашгийг заавал тусгаж явах ёстой. Орон нутгийн хүмүүсийн тавьж байгаа асуудалд манай хөрөнгө оруулагчид маш их одоо анхааралтай хандах ёстой. 2012 онд та нэгдсэн үндэсний байгууллагаас их дэлхийг хамгаалагчид сколыг авч байлаа. Тэгээд иймэрхүү нэр хүндэт том шагнал хүртсэн баяр хүргэж байна. За нэрээ их байгалаа хамгаалах энэ асуудал бол бүх хүн төрөлхтөнд тулгурж байгаа асуудал. Хятад улс энэ талаар маш чухалчиж одоо ажиллаж байна. Тэгэхээр Монгол улс их байгалаа хамгаалах талаар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Хятад Монгол хоёр хөрш орн болсны хувьд энэ салбарт хэрхэн хамтарч ажиллах ёстой гэж та боддог юм бэ? Таны түрүүчийн хэлсэн шагнал бол байгаль орчныг хамгаалахтай холбогдсон юм шагнал байна. Манай хоёр орны газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжиж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас хамтарч ажиллах бүрэн боломж байна. За энэ чиглэлд бидний хийж байгаа ажлууд байгаа. Мөн бүгд найрамдах ард улсын туршлагаас Монгол улсын хувьд суралцах, хамтарч ажиллах ийм одоо сонирхолтой байдаг. Би ерөнхийлөгч болоод Монгол улсад одоо жилдээ 2 удаа мод тарих хөдөлгөөн өдөр гэж их тийм 2 өдөр бий болж маш олон сая модыг Монгол улсад тарьж байгаа. Ногоон байгууламжуудыг асар ихээр бий болгож байгаа. Шинээр байшин барихад, шинээр одоо юм хийхэд заавал хажууд ногоон байгууламж байх ёстой гэж үзэж байгаа. Дээр нь том уурхаануудыг ашиглахад заавал эргээд дөхөн сэргээж явах ёстой. Хуучин одоо байсан байгалийнхны өнгө төрхөнд ойртуулж одоо нөхөн сэргээх шаардлагатай гэсэн ийм шаардлагуудыг бид нар бас тавьж байгаа. Тэгээд энэ байгаль орчны шаардлага бол зөвхөн манай хоёр орны төдийгүй дэлхийн нийтийн хэмжээний шаардлага байна. Мөн агаарын бохирдлын асуудал бас манай хоёр улсад одоо төв сүрэн газруудад ялангуяа их хүндрэлтэй асуудал байдаг. Энэ асуудлыг бас хамтарч шийдвэрлэхээр бид хоорондоо ярилцж байгаа. Байгаль орчны бас энэ асуудлыг шийдвэрлэхэд нэг гол юм бол энэ сэргээгдэх эрчим хүч. Манай говийн бүс нутагт одоо нарны эрчим хүчийг ашиглах, за салхины эрчим хүчийг ашиглах их том боломж байна. Тэгээд зөвхөн одоо нүүрсний эрчим хүчийг ашиглахаас гадна бид одоо энэ сэргээгдэх эрчим хүчээ давхар ашиглая гэж ингэж бодож байгаа. Дээрээс нь бүгд найрамдах хятад улсад эрчим хүчний том хэрэгцээ байгаа. Монгол улсын нүүрсний уурхаануудыг түшиглээд том уурхай байгуулж болох юм. Тэндээс бид нэр эрчим хүчээ одоо бүгд найрамдах хятад улсад худалдаж болж байна. Тэгэх юм бол бас нүүрснээс гарч байгаа эрчим хүчээ бас сэргээгдэх эрчим хүчтэйгээ хослуулж хөгжүүлье гэсэн ийм одоо саналыг тавьж бид нэр хамтарч ажиллахаар болж байгаа. Иймэрхүү байдлаар энэ байгаль орчны асуудлыг шийдэе. Тэгээ бид өөр одоо бүгд найрамдах улс, Монгол улс гээд өөр улс байгаа боловч яг дэлхийн хэмжээнд авч үзвэл дэлхий гэдэг бол нэг л гэр бүл юм. Дэлхий гэдэг нэг том гэртэй. Тийм учраас энд одоо тулгамж байгаа байгаль орчны асуудал бид нэр хамтдаа анхаарах ёстой. Энэ дээр бас бидний байр суурийг бүгд найрамдах хятад улсын удирдлагын зүгээс ойлгож дэмжиж хамтарч ажиллаж ядагт одоо би их баяртай байдаг. За сая ярилцлага өгсөнд баярлалаа.